Сайн байцгаана уу сонсогчдоо. ID Plus подкастын 2 дахь дугаар эхэлж байна. Манай подкаст өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг хэн бүхэнд шин санаа урам зориг өгөх зорилготой. За тэр дундаа хувийн хөгжлийн асуудлууд дээр фокуслохыг зорж байна. Энэ утгаараа бид энэ дугаартаа мэрэгжлийн сэтгэл зүйчийг урьж оролцуулж байна. Психометрикч, сэтгэл зүйч, сэтгэл засалж, Оксфордын сургуулийн шинжлэх ухааны магистр, Монголын сэтгэл зүй сэтгэц судлалын үндэсний хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга Жавзан багш оролцож байна. За манай подкастт тавтай морил урилга хүлээн авсанд их баярлалаа. Баярлалаа. Намайг тав хүмүүст оролцуулж байгаад төрөл их баяртай байна. За. Тэгэхээр хүүхний хөгжил бүр хүүхэд ахуй цагаас ихтэй учраас сэтгэл зүйтэй салшгүй холбоотой гэдэг утгаараа бид өнөөдөр энэ сэдв дээр төвлөрөх болно. За тэгэхээр подкастаа эхлээд ер нь бол хүүхдийн сэтгэц гэж ярьж байгаа. Энэ утгаараа эхлээд сэтгэц нь яг эрүүл хүүхэд ямар байд юм бэ гэдэгтэр эхлээд төвлөрье гэж бодож байна. За Никол Беркинс гэж профессорын хэлснээр бол альва нэг сэтгэл хөдлөлийн хувьд муу сайн хүнд хэцүү юм тулгарлаач гэлээ. Тэгж их сэтгэлээр доошоо нам унчаад байхгүйгээр тэр бүгдийг давж гарч чаддаг. Нөхцөл байдал дасан зохицож чаддаг ийм хүүхдийг бол сэтгэц нь эрүүл байна гэж үздэг юм байна. Та энэ дээр багшаа юу гэж хэлэх вэ? Тэгэлгүй яах вэ? Уйдах замгүй хүүхэд нас тийм өвдцэн юм шиг гэж. Тэгэхээр хүүхдүүд хэдий хөдөлгөөнтэй, хөгжилтэй эхлүү юм сонирхсан байвал хүүхэд эрүүл хүсэж байна гэсэн үг. Зарим эцэгчүүд надаас асууад энэ хүүхдүүдээ яаж зүгээр суулгах вэ? Окей, эрүүл байгаа хүүхдийг та яах гэдэг. Яагаад хөгжлийн зогсоох гэдэг юм бэ гэж би асуудаг байхгүй хариулт нь. Хүүхэд сэтгэл зүйн асуудлаар эсвэл физиологийн асуудалтай эрүүл мэнд нь өвдөөл хэлсэн бол хүүхэд нурнаагаад өөрөө ирэхгүй тэмцэлгүй болоод өдөржингөө уйлагнаал ингээл хэлдэг. Тэгэхээр хүүхдийг эрүүл байна уу, эрүүл биш байна уу гэдгийг зүгээр хүүхдийнхаа тэр хөдөлгөөнөөс та ажиглаж болох байхгүй юу? Тийм учраас та хүүхдээ сайн ажиглаа, анхаараа, анзаараа л гэсэн үг. Хүүхдээ өөрийнхөө болоод байгаа процессыг тэр болгон илэрхийлж явах уу? Тэр тус манай айлаас 8 нас хүртэл тэр болгон илэрхийлж чадахгүй 6 настай 5 настай хүүхдүүд л ээжийн энд нэг л юм өвдөд ах шиг эсвэл бол дуугаа ураагаал хоолоо идэхгүй байх жишээтэй. За тэгэхээр энэ хүүхдүүд маань эрүүл байгааг бас нүдэндээ гэрэлтэй тий нүүрэндээ цогтой гэдэг шүү дээ тий тэр нь өөрөө цаанаас ингээ юм сонирхоод хөдөлгөөн цайтай тий ээж автайгаа харилцахтаа ч юм уу чөлөөтэй өөрийнхөө сонирч байгаа юм шууд асуудаг шүү хүүхдүүд чинь би яаж тогломоор байна ямар байна гэж яхад нь ээж аваад нь болно нэг жоохон цаг зав гаргаад бас жоохон анхаарал өгвөл бас хүүхд улам өөртөө ихтэй болдог юм шиг санагддаг л та. Энэ юу вэ? Энэ яаж байна? Энэ ямар учиртай юм гэдэг асуултыг өдөрт хэдэн зуутаа асуудаг гэж байна. Тэгэхээр энэ асуултанд аль болохоор л ээж аав нар маань хариулаад өчхөө. Бээж аав нар зүгэлдээ. Гэхдээ та насныхаа эцэст үр хүүхдийг гэртээ хүлээгээл дүнсгэр гэрт ганцаархнаа сууж явах үе удахгүй хүрээд ирнэ. Энэ хүүхдүүд таныг нэрвтүүлж стресстүүл бохимдуулаад байгаа юм шиг таныг ажиллаад хөлрүүлэх хийх гэхлээр ирээд асуулт асууад байгаа юм шиг энэ үе бол зүгээр л богинохон үе байхгүй юу? Аяанда танд ирэхлээр өнсүүлдэг байсан хүүхдүүд өсвөр наснд ороод ирэхлээр тань өнсүүлж тэхврээд инхрийлэх гэхлээр мухайн онцгүй ингээд таныг түлхэх үе хүрээд ирнэ. Тэр үе хүртэл үе үед нь хайрлах хэвээр хайраа өгөөд явал гэж хэлж байна л гэсэн. Тийм болохоор хүүхэд асуулт асууж байвал аль болохоор хариулахад бэлэн сэтгэл зөвөөртэй эцэгчүүд бий болгоос. Тэр тусмаа залуу эхчүүд маань ажил ихтэй байна. Ядраад байна. Ааваасаа асуу, ээжээсээ асуу гэж би юм лүг чихтгээ явах байлгах төлөвтэй болох хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол сүүлийн үед баруунд ингэж үзээд байгаа шүү дээ. Хүүхдүүдээ эмээ өвөөтэй нүсгээс илүү залуу аав чихтэй хүүхдүүд их сэргэлэн байдгаа гэж яриад байгаа. Энэ ямар учиртай вэ гэхлээр би эмээ өвөөгийн хайр халамжийг буруутгах гэсэн юм ерөөсөө явдал байхгүй. Залуу аав ээж нартай хүүхдүүд маань илүү яадаг гэхлээр хурд хүчтэй. Асуултанд нь та хурд хүчтэй хариулаад байгаа учраас яаж юм гэхлээр хүний бүр энэ хөдөлгөөн ч хүртэл юм биш үү? Нас алтсан яриа хүртэл удаан болж юм. Биеийн хөдөлгөөн удаан болж юм. Залуу ах чинь цоглог гэрэлтэй тийм ээ. Бүх олон янзын юмыг амжуулдаг 40 гараад ирсэн зарим хүмүүс болоод ялах хүүхдээ болохоор улам ядраад байна шүү дээ. Энд чинь бүр яадаг вэ гэхлээр байгаль хүртэл хүнийг зохицуулаад өгöd нь шүү дээ. Болохоор та ирч хүчтэй залуу ах тусмаа хүүхдтэйгээ илүү ирч хүчтэй явах. Залуу харилцаа л гэсэн үг. Өвөө эмаа нар мөрт яагаад асуудал үүсэж байгаа гэхлээр өвөө эмаа нар маань тэр ялах дөнгөж төрсэн хүүхдүүдээс ч энэ 5 6 настай хүүхдүүдээс чинь 40 50 жилээр насаар ах биш шүү дээ. Тэгэхээр тэр үеийн хүмүүжлийн арга
Нэг 20 30-тай аав ээжүүдийн хүмүүжлийн арга, орчин нөхцөл, өссөн байдал хоёр нь ялгаатай учраас арай тайлбарлаж өгөхөд яасан бэ гэхээр ойрхон байна л гэсэн үг. Тийм үстэй. Таад хүлэн зөвшөөрнө үстэй. Илүү яах вэ? За Тэгэхээр одоо цар тахлын үед бол хөл хорой улс орнуудад хэрэгжиж шүү дээ. Монголд шалгаагүй. За олон хүний хувьд одоо гэр бүлдээ зарцуулах цаг арай нэмэгдсэн ч гэсэн за Америк, Орос гэдэг их олон оронд гэр бүлийн хүчирхийлэл өссөн мэдээ байна. За нэгдсэн үндэсний байгууллагаас бол хүүхд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалаач гэж засгийн газруудад бүр уриалгатаа тулсан. За ийм хөл хоройны үед одоо найз нөхдөдөө хүртэл одоо уулзах боломж нь хязгаарлагдсан. Энэ хүүхдүүдтэй энэ нөхцөл байдлыг юу нь яаж зөвөр ойлгуулах хэрэгтэй юм болов? Тэгээ хүүхдүүд мал мэдээнээс бол одоо олон янзын мэдээллийг хүлээж авч байгаа л да. Тэгэхээр хүүхдүүд маань угаасаа энэ өвчин талаар бас ойлголт бий болцсон. Мөн дөнгөж сайхан бас манай Монгол залуучууд маань откод вирустэй тэмцэнэ гэд номоор хүртэл илэрхийллээ шүү дээ. Тэр ном бүр Туркид бүр зохиогчийн эрх нь очиж хэвлэгдэх гэж гих мэдчилгээ номоор хүртэл илэрхийлээд хүүхдэд энэ вирусны ертөнцид очиод яаж тэр вирустэй тэмцэж байгаа маягаар нөгөө хүүхдийн ертөнцөөр дамжуулж ойлгуулах ном хүртэл гарч ирлээ. Тэгэхээр та өөрөө ойлгуулад байгаа ч гэсэн бас зарим тохиолдолд хүүхдийн ертөнцөөр харуулсан зураг номоор бас хүүхдүүдэд ойлгуулж болно. Гол нь эндээс нэг хамгийн чухал асуудал нь юу вэ гэхээр гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн зөрчилдөөн маргалдаа нэмэгдэж байгаа явдал байгаа. Одоо дөнгөж сайхан Монгол улсны цагдаагийн газрын мэдээлэлээр түрүү сарынхаас энэ сарын одоо хүчирхийллийн дуудлагын 40% нэмэгдсэн байна гэж байна шүү дээ. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага. Тэгэхээр энд яаж яах вэ гэхээр нөгөө ажилтай байсан, амьдралтай байсан хүмүүс маань ажилгүйдэл нэмэгдэж байна. Ажлын цаг багасж байна, тийм ээ. Нөгөө гэртээ удаад ирэхлээр гэр бүлийн хоорондын зөрчил улам яасан гэхээр хурцдаж байна. Хүүхдүүдтэйгээ нөхөртэйгээ хантайгаа харилцах арга барил дээр залуучууд маань алдаа хийж эхэлж байна. Бие бинийгээ ойлголцохгүй байна. Дээрээс нь нөгөө эдийн засгаас улбаатай хоолны мөнгө ч гэдэг ч юм уу те байр зээлийн мөнгөний стрессүүд үсээ тэрийгэ тайлах нөхцөл байдал байхгүй. Нөгөө чөлөөтэй найз нөхдөйгөө уугаад тийм ээ асуудлаа яриад ах боломж нь хязгаарлагдаж эхэлж байна. Тэр болгон баар цэнгийн газар яваад явахгүй болж байна. Ирчүүд мэн тэр болгон салхинд яг гарахаа болж эхэлж байна. Тийм. Богдуулах хүртэл гарахгүй шүү дээ. Нүд нь яасан бэ гэхээр хүний нүд чинь дандаа нөгөө хүнээ харж баясаж, байгаль харж баясаж, таашаалж, стрессээ тайлж идэг. Тэр нь яасан бэ гэхээр хайрцаглагдаж, хайцарлагдаж. Тэгэхээр энд одоо зүгээр л хитгэн зүгээр шалгуурын үе яахгүй. Ямар шалгуурын үе вэ гэхээр та урд нь ажил гээд гэр орондоо анзаардаггүй байсан. Хоёрт нь бол сургуульд цэцэрлэгт хүүхдэд таатгадаг үе байсан бол одоо энэ үед та яаж амьдралаа өөдөн татах вэ, өөдрөг байх вэ гэдэг, яаж би хань хүртээ зөв харилцах вэ гэдэг бүтээлч үе юм байна. Нэг юусандаа бүтээлч үе. Тий. Өөрөө өөрсдийгөө хүүхдүүдэд яаж хүмүүжүүлэх вэ гэдэг арга суралцах үе. Хань хүртэйгээ яаж зөв харилцах вэ гэдэг өөрөө өөрсдийгөө хөгжүүлэх үе баггүй юу. Нэг юусандаа та өөрөө өөрийгөө хөгжүүлэх үе болж байна. Байгууллагуудад ч гэсэн энэ өөрөө ямар үе болчихж байна гэхээр угаасаа ажил зохицсон учраас бичиг баримтаа улам боловсрон болох, ажлыг доторх хүмүүсээ улам онлайнаар ч юм уу сургаж боловсруулах нөгөө хөгжих сурах үе болчихж байгаа байхгүй. Энд чинь богинохон шалгуурын хугацаа болоод ш таасаагүй. Тийм болохоор та хэд маань хөгжөө одоо өөрсдийгөө бас арга барилаа засаа, хүүхдүүдтэй харьцах аргуудад суралцаа гэд ийм одоо бид нар бас манайх чим сэтгэл зүгээд групп асуудлаа тавьдаг групп нийлээ тийм ээ. Тэгэхээр олон онлайн хичээлүүд бий боллоо. Гол нь одооны үе чинь мэдээллийн зууны учраас аль мэдээл өөрт нь хэрэгтэй вэ гэдэг ялгадаг чадвартай явах болсон үе шүү дээ тий. Гэх мэтчлэг ийм чухал асуудал яригдах болсон үе нэ. Орчин үеийн 16 бие нийтийн брэнд гараад ирлээ. Зарим хүн төрөлхөөсөө хүний сэтгэлийн хөдөлгөөнийг сайн мэдэрдэг хүмүүс байдаг байхгүй юу? Мэдрэмж султай. Тэмээс нөгөө мэдрэмж өндөртэй эхнэр нэм нөхөр нь чи намайг тэгсэнгүүгээд ойлгосонгүүгээд нөгөө хоёрын зөрчил үүсээд байгаа гол шалтгаан нь эсвэл нөгөө хүнийхээ хувийн онцлогийг мэдэхгүй шүү дээ. Тэгээ би тань бүхэн дахиад хэлэхэд та жишээлбэл гар утсан дээр өөрхийн дуу бичиж аваа сонсголоор та сонсогдгоо өөр хүн сонсогддог. Өөр хүн сонсогддог. Тэгээ өөр яриад таалаг. Ягаад гэвэл та өөрийгөө мэддэг байхгүй.
өөрийнхөө давуу талыг мэдэхгүй, сул талыг мэдэхгүй. Тэгээ сэтгэл зүйч нэг сонирхолтой нь юу гэхээр лам дээр очих юм бол хин нэгэн одоо нэг танаа одоо урд насны чинь ч юм уу хин нэг нь болохгүй байсан болоод таны амьдрал чинь болохгүй засал хийлэг гэнэ. Бөөдөр очихад чөтгөр шулмууд юуд нөлөөлцсөн те. Тэр юм чинь одоо зас гинт гэж хэлнэ. Сэтгэл зүйчдэр ирэхлээр асуудлын гол нь хэн байсан бэ? Та өөрөө байсан баг. Та өөрийнхөө давуу сул талыг мэдээхгүйгээр хүнтэй харилцаад хүнд өөрөө нөлөөлөх гэж оролдоод байна л гэсэн үг баг. Энэ дундаас цэцэр үстэд байна гэсэн үг ахна шүү дээ. Тэгэхээр хүүхдийн хүмүүжил боловсрал за эцэг эхчүүд энэ дээр юу ойлгох ёстой ингээл их олон ярьдаг тийм. Сэтгэл зүйчдэр бол хангалттай мэдээлэл өгдөг. За тиймээс өнөөдөр хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгохгүй байснаар за бас нийгмийн бусад нөлөөллөөр хүүхдэд сэтгэл зүйн ямар эмгэгүүд үүсдэг талаар бас илүү түлхүү ярья гэж бодож байна. За ер нь ямар эмгэгүүд ер нь Монгол хүүхдүүдэд зохиолж байна вэ? Үр дагавар нь ер нь ямар байд юм бэ? За тэгэхээр эмгэг ярихаас атай холбоотойгоор би та бүхэн бас ерөнхий ойлголт өгчээ. Тэгэхээр хүн болгоно адилхан биш. Хүн болгоно төгс биш. Зарим хүмүүс бол төрөлхөөсөө neurodevelopmental disorder буюу мэдрэлийн эсийн төрөлхийн эмгэг гэдэг юмтай төрдөг байхгүй. Одоо энэ Дауны синдромтой хүүхдүүд байна тийм ээ. Би энэ хөгжлийн бэрхшээл яриаггүй шүү. Хөгжлийн бэрхшээл бол хараа сонсгол яригдчихэж байгаа шүү дээ. Би сэтгэл зүйн бэрхшээл ярьж байна гэсэн үг. За тэгээд оюун ухааны хомсдолтой хүүхдүүд байна. Анхаарал нь ерөөсөй тогтдоггүй ADHD гэж хүүхдүүд байна. Энэ бидний одоо манай хүрээлэнгийн сүлүүд ярьж байгаа суралцсан бэрхшээлтэй хүүхдүүд байна. Төрөлхөөс уншиж чаддаггүй дислекситэй, төрөлхөөсөө одоо зөв бичиж чаддаггүй дисграфитэй, төрөлхөөсөө тоо бодож чаддаггүй дискалкуляшитэй, дискалкуляшиг тооны чадваргүй, төрөлхөөсөө орон зайн зохион байгуулалт авахгүй юм хүмүүс байгаад байна. Тэгэхээр би та эмэгтэйчүүд нь бити гомдоорой. Жишээлбэл хүн амын 50% нь өөрсдөө суралцсан бэрхшээлтэй байдаг. Суралцсан бэрхшээл донтроо дунд баг дунд хүндэл гэсэн хэлбэртэй байдаг. Эмэгтэйчүүд нь машин парклтаа муу шүү дээ. Парк тавихтаа. Тэгэл эмэгтэй хүмүүсийг эрэгтэйчүүд одоо машин муу парклдаг гэж загнаад тийм. Яг тэгэхээр эн чинь нөгөө орон зайг яаж юм гэхээр толны эсрэг тусгалд харуулад баримжаа авчин гэдэг чинь өөрөө орон зай дотор баримжаалах чадвар байхгүй юу. Тэгэхээр энэ чинь өөрөөсөө эмэгтэй хүнд бас л сул тал байхгүй юу. Тэгэхээр энүүгээр нь хүнийг нэг өсөнтэй дарамжилж яах гэсэн үг шүү дээ. Эрэгчүүд маань тэгж битгээ тэгээрээ авдаг. Эн чинь зарим хүний сул тал байхгүй. Эрэгтэй хүмүүс өдөржингөө хүүхдүүдэд хоол хийгээл асраад байх нь эрэгтэй хүмүүс яг 100% хийдэг ажил мөн үү? Удаан эрэгтэй хүн үнийг хийгээд тэгэхээр эрэгтэй хүмүүс төвхтэй байдаг байхгүй. Энтэй адилхан юм болгоныг хүн төгс хийнэ гэж байхгүй. Тэгэхээр энэ neurodevelopmental disorderтэй хүүхдүүдэд эртхэн шиг оршлуулах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр ямар арга хэмжээ авах вэ? Одоо аутизм л гэж ойлгоод байгаа. Бүх хүүхэд аутизмтай биш шүү дээ. Сонирхолтой нь аутизмтай хүүхдүүдэд суралцсан бэрхшээл хосолдог тал бий. Зарим аутизмтай хүүхдүүд угаасаа дислекситэй байх жишээ. Манайд бол нодлон жилэхэд маш гайхалтай юм гоё урлагийн бүтээл хийдэг аутизмтай угаасаа төрөлхийн анхаарлын сарнилтай ADHD давхар тийм хүүхэд орж ирж байгаа жишээ тий. Эсвэл маш сайхан код бичдэг. Маш гайхалтай одоо бүр кодыг бол гайхалтай бичиж програм тоглоом бүтсэн мөртлөө дислекситэй хүү орж ирж байгаа жишээтэй ийм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийг юу гэж хэлдэг вэ гэхээр хүмүүс дэлхийн нийтэд gifted children гэж хэлдэг. Gifted гэдэг нь авиастай гэхээс илүү өгөгдсөн, нийгэм өгөгдсөн тэр өгөгдлийг нь олох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр дэлхийн нийтэд байгаа одоо гайхалтай жүжигчид, тамирчид за тэгээ entrepreneur бизнес сувилхан биш үү? Энэ хүмүүсийн ихэнх нь юу байдаг вэ гэхээр ийм өгөгдөлттэй хүмүүс байдаг. Өгөгдөлттэй. Энэ өгөгдөлттэй хүмүүс уламжлалт сургалтын аргаар сурахад хэцүү байдаг. Яагаад гэвэл та давтан нэг юм хуулбарлаж бичих нь дислекситэй хүмүүнд бол тэр дисграфитэй гэд бичих чадваргүй хүмүүст там байхгүй яг там байхгүй хэцүү шүү дээ. Тэр ингээд өөрөөр сэтгэдэг хүн шүү дээ. Юмыг практикал амьдралд одоо та нар ч гэсэн харж байгаа зарим хүмүүс хичээл доонд сурдгүй мөртлөө амьдрал дээр аягүй там амжилттай авдаг те бизнесийн ухаантай тэр хүмүүс чинь тэр өгөгдөлттэй л байсан байхгүй. Тэгэхээр энийг сайн ойлгох хэрэгтэй. Өгөгдөлттэй хүмүүсээс та хичнээн математик дээр ярих хүсэд хэрэггүй. Тэгэхээр энэ сонирхолтой санагдаж байна л да тий. Бид нар одоо би чинь 3 хүүхэдтэй тэгээд том хүмүүс бол одоо 11 настай тий. Тэгээд би одоо хүүхдийнхээ яг одоо саний дислекси ч юм уу тоондоо муу ч юм уу тий. Энийг нь яаж мэдэх юм хараад одоо сурлагаар нь бас мэдэх юм уу? Эсвэл бол шинж тест байдаг уу?
Одоо ерөнхийдөө бол шинжлэх юм тест байдаг. Тэгээд Англи, Америкт бол энэ IQ-гийн тестээр бүрийн сургуульд ороход нь бүр уншилждаг байхгүй юу. Тэгэхээр сонгон шалгаруулж одоо тэр хувийн сургуулиуд аваад байгаа талаар ярьж байгаа юм биш шүү. Орсны дараа уншлаад яаж юм гэхээр тэр хүүхдүүдийн сул талыг нь багш нарт нь хэлээд яаж хөгжүүлэх вэ гэдэг арга зүйн зөвлөмжчж байгаа л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэднэрт чинь угаасаа энэ боловсролын системд нэвтэрсэн одоо Английн British Ability Scale буюу манай энэ хүрээлэнгийн хамгийн анхны тест стандартчлал оюун ухааны тест маань өөрөө 60 гаруй жилийн түүхтэй. Англи 4 дахь хөлбөр нь батлагдаад хэрэглээнд орцсон сургуулийн сэтгэл зүйч нар нь ашигладаг байхгүй юу? Эцэг эхчүүд маань энийг эртний шиг онцлуулчих юм бол эн чинь өөрөө яадаг гэхээр тухайн хүүхд ямар мэрэгчлэлтэй чиглэлтэй ямар сонгон сурах уу гэдгийг бүр эрт онцлоод өгчдөг талтай. Тэгэхээр яаж юм гэхээр одоо нөгөө хэвийн хүүхдүүдээр ээж аав нь анзаардаг байхгүй юу? Одоо ADHD бүр ингэ түргэн ингэ сууж чадахгүй нөхдүүд байгаа шүү дээ. Эсвэл нөгөө сургуульд дөнгөж ороод ирэхлээр уншиж чадхаагүй бичиж чадахгүй байгаа эцэг эхчүүдэд нөгөөх нь толгомцсон асуудал болоод манайх руу өөрсдөө хайж олсоор очоод орж ирээд байгаа. А бусад эцэг эхчүүд нь яг ойлгохгүй ах чижээтэй дөнгөж сайхан бас нэг хүү ирсэн. Ямар хүү байсан бэ гэхээр хятад хэлэндээ айгуу дурггүй. Тэгсэн чи хүүгийн маань хувьд яасан бэ гэхээр маш гоё хэл ярианы чадвартай тэр номыг уншаад утгын сайн ярина. Гэтэл юмыг нэг төрсийг хараагаараа тогтоох чадвар сул байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хан зүсэгч өөрөө нэг юм эдлэхий ижилх нэг юм жижиг одоо нэг юм одоо зураасууд нь өөр идэг. Тэгээд нөгөө сонсголын жоохон авьяас ой султаа учраас нөгөө нэг хятад хэлний нэг авианы нэг ойролцоог ялгаж явах чадахгүй болохоор тэр хүүхдэд хятад хэлтэй сурвал сурах нь үндэ бол хэцүү байгаа байхгүй юу. А гэхдээ тэр хүүхдийг хөгжүүлвэл тэр хэл яриагаар одоо сэтгүүлж одоо редактор зохиолч болох тийм авьяастай байгаа жишээтэй. Тэгэхээр хүүхдийнхаа энэ эртхэнд ямар авьяастай ямар хүн болж чадах вэ гэдгийг онцлуулаад авчих нь өөрөө асар том хөрөнгө оруулалт болж байгаа байхгүй юу. Ирээдүйд ямар мэрэгчлэлтэй болох юм бэ гэдгийг тодорхойлж гэнэ гэсэн үг. Энэ онцлогоо бол та хэдэн сая төгрөгийн үнэтэй хэдэн 10 20 сая төгрөгийн үнэтэй сургалтанд сурах гэж байгаа шүү дээ хүүхдүүдээ. Тэгэхдээ тэр ямар хүнд өгөхөөсөө илүү биений хүүхд ямар онцлогтой вэ? Би аль талаар нь илүү чиглүүлэх вэ гэдэг энэ үнэтэй 10 хэдэн сая үнэтэй сургууль сургуулах та аль нь хүүхд минь тохирох вэ гэдгийг онцлуулаад мэдчих. Энд чинь хэдэн 10 жилээр энэ хүүхдүүдэд ирээдүйд оруулах хөрөнгө оруулалт байхгүй юу? Тэ? А сургалт бол тухайн хүүхдийг цаг үеийн мөчтөөр нь хөгжүүлэх яг процесс ахгүй. Энэ чинь таны хүүхдийн ирээдүйн стратеги, ирээдүйн хэтийн төлөвийг тодорхойлж өгч байгаа асар үнэтэй хөрөнгө оруулалт. Би нэг нийгмийн дунд байгаа нэг асуудал асуумаар байна л да. Ерөнхийдөө нөгөө нэг сэтгэл зүйн эрүүл мэндийн үндэсний төв дээр одоо PC тоглоомд онцсон хүүхдүүд гээд тэд нар чаасан бүр одоо тасаг хүртэл байдаг гэж хэлжсэн. Энэ хүүхдүүд одоо энэ эмгэг мөн үү сэтгцэн эмгэг мөн үү? Тэг хэрвээ муу юм болвол ер нь эмчлэх боломжтой вэ? Яаж эмчлэх юм бэ? Тэгэхээр донтолт гэдэг бол сэтгцэн эмгэг хүндэрсний л яг шинж. Тэгэхээр донтолт бол маш олон хэлбэртэй зарим хүүхдүүд PC донтож чинь тий. Насанд хүрэгчд сүүлийн үед мөрөдөд тоглоомд донтож чинь. Архин донтож чинь. Хар тамхин донтож чинь. Тэрнээсээ болоод олон асуудал тагуулж амиа орлолт, гэр бүл салалт, шорон тий ерөөсөө маш их юм татгаж байна. Тэгэхээр энэ донтолтыг бол эцэг эхчүүд л өөрсдөө сэргүүл. Хүүхдүүдтэй зөвлөгөө авах гэж ирж байгаа эцэг эхчүүд дандаа өөрсдөө зөвлөгөө авч гардаг гэдгийг л битгий мартаа. Нэгэсэндээ манайд одоо эцэг их хүүхдүүдэд 18 хүртэл насны хүүхдүүд зөвлөгөө авах гэж ирж байгаа тохиолдолд дандаа авч ирдэг. Хүүхдийн нэг цаг, ээжийн нэг цаг гэж байдаг. Хүүхдээр 2 цаг ирдэг. Ээж аавын 1 цаг. Тэгэхээр яаж юм гэхээр ээж аав чинь ерөөсөө юу вэ гэхээр ямар арга барилтай вэ гэдгийг л эртхэн шиг мэдээд аваа. Таны арга барил тохирох байгаа учраас хүүхд яасан. Тэнд донтолт руу орсон байхгүй. Та этрийг хянаад байна. Эсвэл бол хянахгүй яасан. Сул тавиад байна л гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр эндээс би дахиад одоо яг нэг асуудалтай чургуулад яг яах ёстой юм бэ? Хүндрүүлэхгүй байхад ямар арга хэмжээ авах ёстой юм бэ гэж. Тэгэхээр энд нь эцэг хийх арга барил ярихаас аргагүй гэдэг байхгүй. Үндсэн 4 эцэг хийх арга барилаа. Захиргаадагч, хянагч, дураар тавигч, халамжгүй гэж. Тэгэхээр хит захиргаадах юм бол хүүхэд хэтэрхүү юмыг хориод байвал хүүхэд яах вэ? Улам одоо эсргүүцэх.
Улам нөгөөд чи үзмээр санагдан тий. Тий. Бити гэж харах хүүхд олон сонирхол нөлөөлдөг шүү дээ. Эдгээр дураараа тавиад байвал яах вэ? Жинхэнэ Дураараа би бүх юмроо болохгүй доорлолтон тий. Анхааралгүй тавиад яах вэ? Анхаарал хэмжиж тавихгүй зөвхөн өөрсдөө бодоод байвал тэр хүүхд чинь бүр хинчгүй эцэг ихгүй юм шиг хаягдана. Тэгэхээр хянагч гэж эцэг ихч байна. Бүх юм хяндаг. Гэтэ хянана гэдэг чи юу гэсэн үг вэ гэхээр учиртай. Тэгэхээр сэтгэл зүйч юу зөвлөдөг вэ гэхээр хүүхдэд ажиллах арга уян хатан байна. Шилдэг арга гэж байхгүй. Заримдаа хянана, заримдаа яах вэ? Хянахгүй. Заримдаа захиргаадна, заримдаа яах вэ? Захиргаадахгүй. Заримдаа эрхлүүлнэ, заримдаа яах вэ? Эрхлүүлэхгүй. Найз нөхдөдтэй хинтээ өргөж чинь гээл араас нь хянана гэхээс төзөд нөгөө найз нөхдөр нь очиж чи манай хүүхдэд тийм зааж өгсөн гэж найз нөхдийг нь загнуул та хэнийг эвгүй байдалд оруулах вэ? Өөрийнхөө хүүхдийг эвгүй байдалд оруулна. Тийм биз дээ. Компьютерийг битгий тоглоод хориглоод тахтсан хүүхд яах вэ? Тоглоно. Тийм үү? Орчин үед ерөөсөө бүх хүн технологиос хамааралтай болчихж байгаа учраас утсыг зөв хориглож болох уу? Шууд Болохгүй болцсон үе. Яагаад гэвэл ерөөсөө болохоо болцсон. Тэгэхээр тэрэнд хяналт тавиад хэрэглэгийг нь хязгаарлах байхгүй. Тийм биз дээ. 2-3 цаг хязгаарлах гэдэг байна. Гэхдээ яг аргачлал дээр тэр хүүхдүүдийг одоо яаж тэгж хязгаарлаж өгөх вэ? Тэгэхээр одоо сүүлийн үед хамгийн их юм болоод байгаа юм донтол гэдэг маань юу гэсэн үг гэхээр нөгөө 2-3 цагийн хязгаараа хэтрүүлсээр иж байгаа дэсэн гэхэлэр тоглоонд орчиж байна гэхэлэр яаж хязгаарлах вэ гэдэг. Яагаад гэхэлэр таад 2-3 цаг уцаа бариулчихад өөрөөсөө өөр юм алгуулчих байгаа юм. Нөгөө өөрөөсөө тэр хяналт тавина гэдэг чинь өөрөөсөө чинь бэрхшээл болоод байгаа байхгүй жаам нар. Нөгөө нэг юм хийгээл төвлөрөө суучихдаг. Нөгөө хүүхэд нь 2-3 цаг нөгөө уцаа яах вэ? Оролдоо сууж идэг. Тэгээ нөгөө хүн чинь нэг унтмаар санагддаг, хоолоо идмээр санагддаг. Өөрийгөө яасан бэ гэхээр та хэн байх болох вэ гэхээр та ажил дээр өөрийгөө хяндаг шиг гэр орондоо бас яадаг вэ гэхээр өөртөө хяналт авах хэрэгтэй болчихдог байхгүй. Тэгэхээр нөгөө ээж аав нар 2-3 цаг хянана гэх яах вэ гэх биш. Та өөрийгөө гэртээ бас яг ажил үүргээ хуваарлана л гэсэн үг. Өглөө ослоо цайгаа уулаа. За яг хүүхдээ нэг цаг тоглох хугацаанд та өөрийнхөө ажлыг хий. Одоо тэгээ буцаад дараа 1 цаг боллоо. Тийм үү? 1 цаг боллоо. Дэмэгцэн хичээлийн яг хийлгүүлнэ. Ингээд яах нь шүү дээ. Та өөрөө хүүхдтэйгээ адилхан төлөвлөгөөтэй байна л гэсэн үг байхгүй юу? Тэрнээс гэртээ ороод төлөвлөгөөгүй хоолоо идээд дэш хараад хэвдэх биш ээ. Одоо нөгөө бүтээлч юу гэж би хүлээд байгаа гэхлээр та гэртээ төлөвлөгөөтэй бай. Ойлгож байна. Та ажил дээр төлөвлөгөөтэй адилхан гэртээ төлөвлөгөөтэй л бай гэсэн. Саний хэсэг зайнаас ажилласан яг энийг яг биеэрээ мэдэрсэн л дээ. Зүгээр сул байгаад байвал үнэхээр зохион байгуулалттай байж чадахгүй байна. Яг саяны хэлдгээр бүх юм ингээд бас л ажил дээр эмх журамтай байдаг шээ хүүхдүүдтэйгээ за гэртээ хийж байгаа ажил дээр ээж дээр бусад юм дээр ээж дээр яг эмх цэгцтэй байснараа хүн сурчих юм байна. Тэснээр илүү стресс багтаа байх юм энийг бас би дээр болж болох юм мэдэрсэн. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар бол дэлхийд даяар за нийт хүүхдүүд өсвөр насныхны нэг 10-аас 20% сэтгцийн асуудалтай тулгардаг гэж мэдээлсэн байна лээ. За эдгээрийн одоо тал нь 14 насны үед эхэлдэг гэсэн байна лээ. За тухайн үед нь эмчлэхгүй бол одоо тухайн хүүхдэд өсөж өгч цаашаа сурч мэдэхэд бол их хэхэн асуудал дагуулдаг гэсэн байсан. Энэ дээр Монголын хувьд одоо жишээ нь хараад үзвэл ямар жишээ зохиолж байгаа бол энэ 10-20% гэдэг Монголын хувьд илүү өндөр байна уу? Таны ажигласан ажилт юу байна? Нэгсэндээ бол одоо яг 10 сарын үед чухал амын пропорцоор авах юм бол тэнд чинь хэдэн сая хүүхэд байгаа лээ те. Энд чинь хэдэн 100 мянга байгаа лээ. Тэгэхээр ойролцоо та байх магадлалтай л гэж хэлэх гээд манайх гэтээ сүүлийн үед бол сэтгэх өсвөр насны хүүхэд насны эмгэг бол ихсэж байгаа. Жишээлбэл одоо суралцсан бэрхшээлтэй 6 настай хүүхдийг орос сургуульд оруулаад нөгөө хүүхдийн багш нь жоохон загнаснаас болоод 6 настай хүүхэд инсомни бие унтчихдаг болсон багч шүү дээ. Яасан? Эмгийн хөндрүүлж байгаа. Тэр хүүхд төрөлхөөс л дислекситэй уншиж чадахгүй байхад нь хүчээр нөгөө нэг хичээлийг хийлгүүлээд тахлаар хүүхд яах вэ? Сургуульд очихоос дургу болоод сургуульд очно гэдэг чинь тэр хүүхдэд стресс байхгүй. Айц хүйс болоход нөгөө хүүхд нь шүүн унтаж явах чадхаа болцсон байх жишээтэй. Эн чинь өөрөө яаж юм гэхээр хүүхдийн төрөлхөө өнцлөгийг ойлгохгүй байсаар яжгаад хүндрүүлсэн явдал яг мөн. За сүүлийн үед хүүхдүүдийн донд хумсаа идэх явдал их байдаг.
Хумсаа мэрэд идэх шүү. Хумсаа иддэг Тэр явуулдаг. дотоод зөрчлийг харуулж байна Тийм гэж байна. үгүй. За хумсаа идэхээс гадна хумсныхаа энэ орхины ингээ арсыг нь хуулдаг. Суулдаг. Хуулдаг юм асуудал байдаг. Энэ нэг юу гэдэг вэ гэхээр obsessive compulsive disorder гэж хэлдэг. Нэг юм хитрхи давтаад эсвэл нэг юм хитрхи яг тийх байх ёстой гэд өрөмжтэй байдаг эмгэг багхгүй. Эмгэг. Тэгэхээр энэ эмгийг яадаг вэ гэхээр сэтгцийн эмчтэр очиж үзүүлж болно. Бас манайх шиг одоо мэрэгжлийн сэтгэл зүйн төвөр сэтгэл засалт буюу CBT гэдэг терапид явуулдаг. Терапи гэдэг нь сэтгэл засалд явуулна гэсэн үг аах нь шүү дээ. Зан үйл таны мэдхүүгээр нь засна гэсэн үг аах нь шүү дээ. Энд чинь өөрөө obsessive compulsive багхгүй юу? Тийм болохоор тэгэхээр хүүхдэд энэ эмгэгүүд ерөнхийдөө бол 10 энэ сэтгцэн эмгэгтэй болсон хүмүүсийн суурин дандаа л хүүхд наснаас тавигдсан байдаг байхгүй. Ихэвчлэн багаас хүүхдээсээ. Тэгэхээр яг 14 наснаас нөгөөх нь илэрсэн байж болох болно. Гэтэ суурууд нь дандаа хүүхд ихэвчлэн obsessive байж болдог. Obsessive compulsive disorder байж болдог. За тэгээ сэтгцэн эмгэг үүсгээд байгаа үндсэн 3 шалтгаан байдаг. Нэг нь болохоор удамшил гэдэг. Хоёр дахь нь юу байдаг вэ гэхээр эцэг эхийн хүмүүжил нөлөө байдаг. Эцэг эхийн нөлөө. Гурав дахь нь юу байдаг вэ гэхээр нөгөө нэг тухайн хүүхдийг бүрлдэж байхад үүссэн эсийн одоо өөрчлөлт гэдэг ч юм уу те. Ийм 3 үндсэн шалтгаанаар байдаг байна л да. Тэгэхээр өсвөр насны эмгэгүүд бол сүүлийн үед ярахаас өөр арга байхгүй. Өсвөр насны эмгэгүүд бол тодорхой хэмжээр сүүлийн үед улам нэмэгдэж байгаа. Манайд одоо өсвөр насны эмгээр ирэх хүүхдүүдийн тоо улам яаж ийн гэхээр нэмэгдэх магадaltaй. Та түрүү эцэгчүүдийг их дөрөв ангиллаа шүү дээ. Хяндаг, сул тавьдаг гэх мэтлээ. За энэ дээр би бас нэг хоёр сонирхолтой нэр томьёо олж харлаа л да. Helicoptering буюу одоо нисдэг тэрэг шиг очиод байнга хяндаг те. Нөгөөх нь snow plowing буюу бүх асуудлын урдаас нь шийдэж өгөх болно. Засны машин, зас арилгаад жирийн машинуудад зам тавьж өгдөг шиг яг тиймэрхүү бүх асуудлаар бүх юмын урдуур нь орж хийж өгдөг юм эцэгчүүд бас байна л та. Аль аль нь одоо тухайн хүүхдийн хөгжлийг саатуулдаг гэж ойлголоо. Энэ дээр за энэ helicopter эцэг гэхийн тулгаараа энэ ойлголтууд хаз хизээ бий болсон гэхэлээ энэ generation буюу үеийн судалгаатай холбоотойгоор бий болж эхэлсэн. Тэгэхээр одоо дэлхийн нийтээр үеийн судалгаа хүчээ авч байгаа. Яагаад үеийн судалгаа авч байна гэхээр энэ нийгмийн хөгжил, технологийн хөгжил маань үе үед төрж байгаа хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогтноос гадна нийгэмшлийн хөгжилд маш их нөлөө үзүүлж байгаа байхгүй. Тэмэгцэн энэ орчин үеийн залуучууд маань бас энэ мянганы үеийн Z үеийн залуучууд болцсон учраас өөрсдөө юмаа бэлдүүлж ирсэн залуучууд маань дахиад нөгөө шинээр төрж байгаа хүүхдүүдийнхээ дээгүүр эргэлдэл бүх юм нь яг бэлдэж өгдөг, хоолыг хувцсыг бэлдэж өгдөг, 24 7 үйлчлэгээ үзүүлдэг. Орой пицца амаар байх юм бол орой хэдэн цаг чамаагүй пиццаг нь яг дуудаад өгдөг, үнтэй гой сургуульд явуулах гэдэг ийм л эцэгчүүд байхгүй. Сноп тэр нөгөө цас арилгач эцэг хин яадаг вэ гэхээр янз бүрийн асуудал гарчихгүй гэж багш нартай навчиж уулзаад буруу хүүхдүүдтэй найзалчихгүй гэж найз нартай навчиж уулзаад найз нарыг нь кино театр дагуулж яваал те илүү найз нартайгаа найзалж чадахгүй л очиж үерхүүлэх гээл нөгөө хүүхдүүдийн бие даасан байдлыг руу яг шууд халдаж яах өмнөх бүх юмыг бэлдээд байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ арга барил маань нөгөө хүүхдүүдийн маань ирээдүйд ажилд хөдөлмөрт гарах бидаж хандах амьдралд нь зарим талаар сөрөг нөлөө үзүүлээд байна л гэсэн үг. Нөгөө бүх юмаа бэлдүүлээс болсон хүмүүс чинь бие даахлаар яах вэ? Хоолоо олж идэх хэрэгтэй болно. Хувцас угааж эндүүд хэрэгтэй болно. Ажил хөдөлмөр дээр хин нэгнээр үгээ хэлүүлэх болно. Тэ өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх болно. Ингээл энэ дээр ядна гэхэлэр асуудал үүсээд байгаа. Тэл адилхан. Тийм учраас одоо нөх хөдөлмөрийн зах зээл дээр энэ helicopter энэ snowballing-ийн одоо аав ээж нарын хүүхдүүд нь хөдөлмөрийн зах зээл дээр орж ирж байгаа учраас энэ нь удирдах арга барил та. Удирдах ажилтан хоёрын хооронд биенийг ойлголцох байх асуудлыг үүсгэж байгаа үндсэн шалтгаан болоод байгаа. Тэгээ одоо та бүхэн мэдж байгаа Японд болохоор нөгөө хакумура өлөө нөгөө ерөөсө гэрээс гардггүй ээж аваараа хоолой бэлдүүлээ компьютерийн ард сууж идэг ийм хүнтэйж гэрэлтгүй те ийм хүмүүс ихсэн шүү дээ. Одоо тэр хакумура юу гэдэг үл уучлаар нэр томьёог нь одоо олж ирэхгүй байна л да. Энэ хүмүүсийн чинь хөгшин 40 гараад эхэлчихлээ шүү дээ. Хөгшин үеийн 40 гараад сингл тэгээд компьютераар сууж идэг. Компьютераар сууж идэг.
хадам аав ээжийнхаа зөвхөн цалингаар одоо олж ирсэн мөнгөөр нь амьдраад хоолой бэлдүүлээ ингээд сууж идэг. Тэгэхээр ингэх тусам та хүүхдийнхээ ирээдүйн амьдрал гарах нийгэмших нөхцөл байдлыг хязгаарлаад байна л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр аль болохоор одоо 1970 80-ад оны үеийн таад бол 90-ад оныхан баг 80-ад оны үеийн хүүхдүүд бид нарт яадаг гэхээр гудамжинд өссөн хүүхдүүд байхгүй юу? Өдөржингөө найз нартайгаа аль гэр болж тоглоол явдаг оройн нь үлсэх гэж амар үлсэн хүмүүс орж ирэх хоолоо иддэг өдөрт ганц л хоол иддэг байж тээ айлын борцог олдвол илдээл тэгэл өдөржингөө найз нөхдөдтэй нийгэмшилтэй байсан одоо нөхдөд нийгэмшлийг бид нар дөрвөн олчин хайрсанд ороод бүх юм бэлдээд хязгаарлаад байгаа талгүй. Бараг тэр үед чинь бид нар бараг эрүүл байдаг гэсэн шүү тий. Өдөржингөө өсөөд нэг ундаа болвол бараг хувааж уучаал тэгэл гүйжидэг байсан. Тэгэхэд чи одоо бараг ханиад манайд ч баг байсан. Тий одоо тэр үед чинь бол та нарын үеэс бид нар дээдлийн үеийнх нь бол хин хүмүүжүүлдэг байсан бэ гэхээр ах эгч нар хүмүүжүүлдэг байсан. Аав ээж нар бүр хагасаа өдөр ажилладаг байсан учраас юу ажлын 6 өдөртөө ийм л байлаа. Тий. Тэгэхээр та түр бас чухал сэдв хөндлөө байгууллагын сэтгэл зүй гэж хөндлөө тий. Одоогийн удирдлагууд түрүү одоо шинэ үеийнхний сэтгэл зүйд хамаатуулж одоо тий тэрийг онцлогтон тулгуурсан байдлаар одоо ажиллаа явуулах тий тэдний онцлогийг ойлгох шаардлага бол улам бүр нэмэгдэж байна л да. Энэ дээр одоо тодорхой аргачлалууд байдгүй одоо тестүүд чинь одоо 90-ад оныхноос хойш 2000-ад оныхноос хойш хүмүүс одоо ингээд ажиллах хүч болоод ороод ирэхээр тэднийг ажилуулах тал дээр одоо анханасаа бодлого баримтчиг ингээд бэлтгэсэн байх хэрэгтэй болж шүү дээ тий. Энэ дээр яг анхаарах аргачлалууд юу вэ? За тэгэхээр юм болгонд арга гаргачихл би. Гэхдээ бас нэг зүйл аягүй сайн ойлгуулъя. Та жишээл өвдлөө гэхэд та байгууллага дээр эмчтэй үзүүлэх үү? Яг эмнэлгийн байгууллагад очих уу? Эмнэлэг рүү очих. Тэгэхээр энэ сэтгэл зүйн нарийн байгууллагын зам төлөв үйлчилгээ үзүүлдэг байгууллага дандаа аутсорсын хэлбэртэй байдаг. Нэг байгууллага дээр ерөөсөө оршдоггүй байхгүй юу? Үнийг л сайн ойлгох хэрэгтэй. Тэ дандаа аутсорсон. Тусгай мэрэгжлийн багууд тэр танаа байгууллагын ажилтныг судлаад онцлоод тэр тестийн статистик бүрдэн өдөржингөө статистикээр бодоод нэгдсэн дүгнэлтийг нь гаргаад тэгээд яах вэ ямар ажил хийх вэ зөвлөө зөвлөмжийг танд хүргүүлдэг авцуулсан үйлчлэг байхгүй. Энд чинь мэрэгжлийн хүмүүс та тэрнээс хүний нөөцөө нэг мэрэгчлэлтэн ингээ нэг хүнийг судлаадах гээд нэг тест өгөөд тэр 10 ажилтан дээр тэр үр дүнгийн бодохгоо суухад маш их цаг ордог. Сая бид нэр олон талд манлайлалын асуулга тэгээ дээрэс нь байгууллагын үнж байдлын commitment гэж хэлээд байгаа. Яг монголчууд үнж байдал гэж орчуулад байгаа. Бид нар бол англи зарим нэр таяг commitment-ийг бол орчуулах дурггүй. Commitment шүү дээ. Commitment гэдэг чинь үнэнч байн сэтгэлээ өгөн зүрх сэтгэлээ зориулна гэсэн санаа шүү дээ. Тэгэхээр энийг судлахлаар байгууллага болгон дээр яасан бэ гэхээр өөрийн гэсэн онцлог гарч ирж байгаа байхгүй. Тэр нь юутай холбоотой гэхээр нөгөө бас удирдлагын арга барилтай холбоотой. Абсентизм буюу нөгөө обскостлон гэж яриад байгаа шүү дээ. Одоо тэрийг чи абсентизм гэж хэлээд ажил дээрээ байгаа мөртлөө байхгүй байх нэр томьёо гарч идэг шүү дээ. Гостлон хийх гэж байгаа шүү дээ. Гостлон хийгээд эхлэхээр та тэрийг яаж сэргүүлэх үү гэдэг дээр толгой чинь аргагүй мохортчлаа шүү дээ. Энэ морог тхэн юу туслах юм? Яг нөгөө байгууллагын зам төлөв. Байгууллагын organizational behavior psychologist чинь туслах байхгүй. За тэгэхээр Чавзан өгчтэй маш их баярлалаа. Хувь хүний хөгжлийн одоо суур асуудал болсон хүүхдүүд өсвөр насныхны сэтгэл зүйн асуудал тэн дээр эцэгчүүд юунд анхаарах ёстой бэ гэдэгт дээр маш нарийн мэдээлэл бидэд өглөө. За эцэст нь би юу ч хэлмээр байна вэ гэхээр Дональд Трамп хэлсэн байдаг өөрийгөө байгууллага гэж хараа. Юун дээр сул талтай, юун дээр давуу талтай гэдгийг нарийн үнэлээд түрүүний тест гэдэг шиг нарийн сайн хараарай гэж хүсье. Тэгээд манай подкасттай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. За баярлалаа.